Punja tuudаарай. Despacito, quiero desnudarte besos despacito. Nos vamos pegando poquito a poquito. Tocar tus gestos y que olvides tu apellido. Despacito. We turn it up, yeah, we turn it up. 옷 조금밖에 안 남았네. За сайн байцгаана уу? Та нартаа одоо 26 дахь шинэ влогоор уулзж байна. За тэгээ энэ удаад би одоо 100-аас хойш бодоод яваадсан зүрх сэтгэл маань цохлоод байсан нэг зүйл дээр одоо та нартайгаа тий бүр мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөг одоо өгүүлэхээр энэ дугаараа бэлтлээ. За энэ дугаар бол одоо миний busy mom тий влогийн маань үнэнч үзэгч ээж нар эмэгтэйчүүд тий тэр хүмүүсээс ирсэн асуултын бас хариулт болгосон тийм дугаар байгаа. Дээрээс нь би өөрийнхөө бас тий удаан хугацаанд бодож судалсан нэг зүйлдээ тий өөрчлөлт хийж байгаа ийм дугаарыг та нартай хүргэж байна. За яг одоо би бол Unimed эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төв дээр ирсэн байна. За би яг одоо эмэгтэйчүүдийн донд, гэр бүлүүдийн донд маш их одоо тий одоо танигдсан одоо ачтай буянтай юм хүнтэй хамт сууж байна. Unimed эмнэлгийн үр шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч хатаатар эмчтэйгээ уулзаа сууж байна. За өнөөдөр миний хүслийг хүлээж аваад та ингээд ээжүүдэд маань, эмэгтэйчүүдэд маань, гэр бүлүүдэд тий одоо үнтэй зөвлөгөө өгөх гээд миний хүслийг хүлээж авсан маш их баярлалаа. Та бол их цаг зав өгөх хүн тий би таныг мэднэ. Тэгээд өнөөдөр бид нар болохоор ингээд ийм мундаг хүнтэй уулзсан юм чи одоо тий сүүлийн үед одоо чимээгүй ингээд гэр бүлүүдийн донд ингээд айдас болчихсон өргөдөл гэдэг зүйлийн талаар бас ярилцахаар ирлээ. Тэгээд энэ өргөдөл гэдэг зүйл одоо тий яагаад ийм их түгээмэл болчихвоо гэдэг талаас яриа эхлэмээр байна. Өргөдөл мэдээж бол их өргөн дэлгүүр тархсан байна. Дээр үед бол өргөдөл цөөх хүмүүсийн дунд байсан. Цөөх хүмүүсийн. Энэ юунаас шалтгаалтай байгаа гэхээр тухайн үед бол өргөндөлтөж асуудал байгаагүй. Нийгмийн стресс гэж юм байгаагүй. За дээрэс нь идэж байгаа хоол унд одооных шиг ийм хит цэвэршлийн байдал байгаагүй. Тийм учраас натуралны хоолндоо идээд стресс байхгүй за маргаашийн ажил товлсон тийм ээ. Явдагаараа явж байгаа учраас хүмүүс хэдийгээр нас бага насж ирсэн ч гэсэн за жирэмслэгт асуудал байсангүй тийм ээ. За хүндрлийн абортын дараа хүндрэл харьцангуй бага гарч ирсэн юм байна. Тийм учраас өргөдөл тухайн үед бага байсан гэж үзгээд байна. За өнөөдөр өргөдөл нөгөө талаараа ихсэн шалтгаан энэ онцлогооны тоног төхөөрөмж шилдэг сайн болсон талбайд тийм ээ. Нэгдүгээр, хоёрдугаарт өргөдлийн эмчнэр өшөө нарийн сургам бэлтгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өргөдлийн давтамжаас ихсэж байгаа. Мэдээж нийгэм талаас аваад үзэх юм бол замбраагүй арх тамхины хэрэглээ тийм ээ. Бэлгийн хавтал за олон хамтрагчтай бай. Бэлгийн зам хамтраг төвчөн ялангуяа сүүлийн үед бол тэмбүү маш ихээр ихссэн байна тийм ээ. За хар тамхи байж байна. За дээрэс нь бизнес дэвших хүмүүс уураг тестостероныг хариулж байна. Энэ бүгдээс үүдэлтэйгээр өргөдлийн давтамж хит ихсэж байна. Бидний үед бол одоо юм чи ийм байсан. 10 жил сурч байхад ингээл охтын үзлэг гэж болдог гэсэн. Дээрээс нь эрүүл мэндийн хичээл гээл нэг бас нэг хичээл орчдөг тий.
бас тодорхой хэмжээний мэдээллийг ингээд 10 жилийн хүүхдүүд ерөнхий боловсролын одоо сургуульд авчдаг байж. Тэгтэл одоо ийм зүйл байхгүй болчихжээ. Тэгэхээр одоо энэ яг өсвөр насны охтуудад одоо ээж нарын зөвлөгөө өгөх ёстой юу? Яг одоо ахуйн орчиндөө ч юм уу гэр бүлийн орчиндөө ямар зөвлөгөө өгөх ёстой бай тий? Ирээдүйн ээж нар шүү дээ тий. Бид нарын муулаад байгаа социализм бас авах юм байсан. Сайн тал байсан. Мэдээж одоо сүргийн диспансер гэж байсан. Сүрэтэн хүмүүсийг үргэлж шинжээдэг тийм ээ. Жирэмсний хувьд маш сайн байсан. За октын үзлэг тийм ээ. За анган шатны октын үзлэг бол жил болго явагддаг байсан. Тэ. Одоо л тийм байхгүй. Зах зээл бас модлаач гэсэн харуулж байна. Тэ. Тийм учраас эхнээсийн төвд бол октын кабинет гэж байгаа. Үнэхээр энэ охин анхаарал татж байгаа бол тийш авчих хэрэгтэй. Ээжүүд маань ялангуяа залуучууд энийг сайн анзаарахгүй ч магадгүй. Яг юун дээр анхаарал хандуулаад октойгоо тийш навьчих юм бэ тийм ээ. За 14 наснаас хойш биений мэрэхгүй байгаа. Ялангуяа 16 нас болчих юм бол биений чим ирсэн үү? Эрэгтэй өвдөлт өгч байна уу? Тийм ээ. Асуудаг байх хэрэгтэй. Ээж бол нэг талаараа хэдийгээр ээж гэсэн нөгөө талаараа найз байх хэрэгтэй. Октийн найз байх хэрэгтэй. Дон болооч гэсэн насан турштай найзлын шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Гэтэл тэрийг ярьдаггүй нөгөө охин ализын 16 17 бэлгийн байшлын үед дууссан байдаг. Биений мэрээг байдаг. Тийм ээ. Гэтэл биений мэрж байгаа үед маш их хэмжээгээр өвдөх бас анхаарал татна тийм ээ. За эндометриоз гэж нэг юм одоо л энийг ярьж байгаа. Дээр үед бол энэ яригддаг байсан. За дээрэс нь их хэмжээгээр биений мэрдэг тийм ээ. Аними дотлоо их хэмжээгээр биений мэрдэг бол бас хандах хэрэгтэй. За дээрэс нь мэдээж бэлгийн зам хадар төвчнө. Бэлгийн ажилд ороод тийм ээ. Үйл ажиллагаа эхэлсэн бол ядаж 3 сард нэг удаа октын хэмжээд ханд үзүүлж явах шаардлагатай. Юмыг хийж өгдөг тийм ээ. Тийм шүү дээ. Бэлгийн зам хадар төвчнө цаашаа яваад архаг шаад энэ маань нөхөн орчин үйл ажиллагаа өргөдөл төргөх шууд зам суур нь болж өгч байгаа. Хамгийн гол нь тэр хүн охин бол бэлгийн ажилд орж болно. Гэхдээ яаж хамгаалах вэ? Тийм ээ. Бэлгийн зам хадар төвчнөөс хамгаалах төдийгүй хүсээгүй жирэмслээд би яаж хамгаалах гэдгийг маш сайн заагаад өгчих хэрэгтэй. Тэгэх юм бол 20 нас хүртэл энэ охиныг ирээдүйд гарах эрсдлээс хүндрэлээс өөрийг хамгаалаад явчихна л гэсэн. Мэдээж 20 нас хүртэл энийг дадлага зуршил болгох юм бол цаашдаа насан туршдаа энэ хүн аливаа юмнаас зайлсхийж чадна л гэсэн. Одоо энэ өргөдлийн анх дагч болон хоёр дагч шалтгаан гэдэг байгаа шүү дээ тий. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Мэдээж энэ хүүхэд болох процесс ганцхан эмэгтэйгээс хамаарахгүй бас эрэгтэй оролцсон тийм ээ. Тийм учраас аль алинд нь анх дагч өргөдөл хоёр дагч өргөдөл. Анх дагч өргөдөл гэдэг маань огт жирэмсэлж байгааг анх дагч өргөдөл. Гэтэл хоёр дагч гэдэг маань өмнө нь жирэмсэлжсэн энэ төрсөн үү, абортоор дуусна уу, савны гадуур жирэмсэн болсон уу, зулбсан уу үл хамааран дахиад жирэмсэлж чадахгүй байгаа. Жил болоод түүнээс дээш хугацаагаар дахиад жирэмсэлж чадахгүй байгаа хүмүүсийг л хоёр дагч өргөдөлтэй байна гэж үздэг. Мэдээж цаана явж байгаа шалтгаан маш олон янз. Олон янз. Хамгийн дөрөнд Монгол Улсын хэмжээнд өрөвсөл төвч. Архыг болоо шинээр авч байгаа. Дахиад дээрэс нь бэлгийн замын хатар төвчин голлох байр суурийг эзэлж чаддаг. Тийм ээ. Тийм шүү. За хоёр дахь нь болохоор бол дотоод шүүлийн асуудал яригдчих. Мэдээж жилдээ 6 удаа биений мэрдэг хүн бол анхаарал татна. Жилдээ 6 удаа. Маш багаар ирж байгаа. Эсвэл 6 сараас дээш алгуулж байгаа. Энэ хүмүүс бол дотоод шүүлийн эмчнэр нөхөн үржих эмчнэр хандах хэрэгтэй. Тийм ээ? Мэдээж тэгээд цаашдаа бол нөхрийн талаас байна уу? Яг бол дээр үед бол эгтэйчүүдээс дөнгөж 20-30% хамаардаг байсан гэж үздэг бол одоо 50-50%. Ийм гэр бүлүүд маш их байна. Бид хүн эрэгтэйчүүдийг ерөөсөө анзаардаг байсан сүүлийн үед эрэгтэйчүүд бол үнэхээр их анхаарал татж байна. Үүн дотроо үрийн шиг дотроо эр бэлгээс огт байхгүй эмгээг бол огт 10-15% нь явж байгаа жишээ нь. Тийм учраас ер нь ганцхан эмэгтэйчүүдийг биш бас эрэгтэйчүүдийг анхаарч харж үзэхгүй бол орхигдоод байна л гэсэн. Би танай амийг сонсон л да. Маш олон гэр бүлүүдэд тий хамгийн одоо амьдралын нандин одоо зүйл болох үр хөвгтийг ингээд тий үршилжүүлэн суулгах замаар ингээд би болгож өгч байгаа. Одоо эхний ингээд ажлууд маш сайн хийгдэж байгаа. Үр дүн сайтай байгаа сонсон. Тэгээд энэ тал дээр бас та одоо мэдхгүй байгаа хүмүүст ч юм уу тий энэ одоо өргөдөлтэй байгаа хүмүүст бас хандаж хэлгээд мэргэжлийн баг бүрэлдэхүүн ингээд бүгдээрээ ажиллаж байгаа гэж сонссон. Асуу. Ер нь бол эрэгтэй хүнтэй харьцуулах юм бол эмэгтэй хүний нөхөн үржих үйл ажиллагаа маш богино. Маш богино. Жишээ нь эмэгтэй хүний нөхөн үржихэн оргил нас гэж байдаг. Энэ бол 28 нас. Бугарлын үе. 28 наснаас жирэмсэн болох магадлал бууж эхэлнэ. Тийм ээ? Энэ 35 наснаас хойш огцон бууж эхэлж байгаа. 40 наснаас хойш жирэмсэн болох магадлал ерөөсөө 10-15% сэтрэхгүй болж байна. Гэтэл эрэгтэй хүний хувьд 65-70 нас хүртэл жирэмсэн болох чадвар хадгалагдаад байна.
Ялгаа байгаа биз? Тэгэлгүй яг. Асар их ялгаатай. Тэгэлгүй яг. Эмэгтэй хүн угаасаа цаанаас төрөхдөө анх үнэ өвчний нөөц гэдэг юм да. Төрөөд програмчлагдсан гэж байна. Амьдралын турш ойролцоогоор 400 өндгээс ялгаруулна. Энэ хүн амьдралын хугацаанд гэж байна. 15 наснаас 45 насны хооронд л гэж байна. 15 наснаас 45 нас. Гэтэл 28 нас дотор байгаа охтууд жирэмсэн болох магадлал бол 60-70% байна. Өндөр хувьтай. Гэтэл 35 нас хүрээд ирэхээр энэ хувь 45 болоод буураад байгаа төрч. 40 нас гэхэд энэ 25, 40-с дээш нас 10-15. Яг үнэ. Маш буурж Огцон буурж гэж байгаа биз? Огцон буурж гэж байна. Тийм учраас нас агт болсон зөвхөн өндгийн эсийн нөөц бөгөөд чанар буруу зогсохгүй үүсэж байгаа ураг, үр хөврөлт, гажиг үүсэх магадлал шууд 50% ихсэж гэлтэй. 38 наснаас хойш. Тийм учраас олон улсын хэмжээнд бол үржилэн суулгах, за 38 наснаас хойш жирэмсэн болж байгаа энэ хүмүүстэй генетикийн шинжилгээг заалт гарч ирдэг. Энэ хүн гажиг хүүхд тээж гэнэ үгүй юу тийм ээ. Тийм учраас охтууд минь болж байгаа бол эртний хандаач. Өргөдөл гэж юу хэлээд байгаа юм гэхээр ерөөсөө 1 жилээс дээш жирэмслэхгүй байгаа. Бэлгийн ажил тогтмол хийгээд байгаа. Ямар нэгэн жирэмсээс хамгаалах бэлтгэл хэрэглэхгүйгээр 1 жилээс дээш бэлгийн ажилд ороод байхад жирэмслэхгүй байхыг өргөдөл гэж хэлдэг. 1 жилээс дээш. Тийм учраас хүмүүсээ дээр үед бол 2 жил гэдэг байсан. Одоо өнөөдөр бол 1 жил. 1 жил. Гэтэл 35 наснаас дээш хасуудад бол ерөөсөө 6 сарыг харъя. Яг л хугацаа бага байна шүү дээ. Тийм учраас 36 наснаас дээш настай хүмүүс бол 6 сараас дээш жимслэхгүй бол энэ мэрэгжлийн тийм ээ. Яг энэ үйл ажиллагаагаар зарималдаг юм дөрөв хандаач л гэж хэлээд байгаа юм. Магадгүй 40 наснаас дээш энэ хүнтэй зуралдаа ч гэсэн жирэмсэн болох магадлал маш бага байх. Тийм ээ. Тийм учраас хэдий чинээс залуу цаг хугацаа алдахгүй өрөнд өдөө чинээ жирэмсэх магадлал өндөр байна л гэсэн. Болж байгаа битгий хугацаа алдаашаа. Ялангуяа савны гадар жирэмсэн бол доо цус их алдаа тийм ээ. Наалдсан дараахалаа энэ хийгдсэн бол наашаа хандаач тийм ээ. Бид нар ядаж бүгдөө нь тусалдгүй махад 50-60% нь туслах гэж хичээж байна шүү дээ тийм ээ. Би танаас 7 илүү хэдэн сар дэглээ бас яг энэ чиглэлээр бас яриа авъя гэдгсэн. Тэгээд танаас сургалтанд явсан байна гэдгсэн л дээ. Тухайн үед бол надад боломж олдоогүй би яриа авч чадаагүй л дээ. Хадаа эмч манаас дараа нь үргэлжлээд ажиллаа байгаа. Надад бас маш богино хугацаа байгаа. Тэгэхээр хадаа эмч би бас нэг зүйл асуумаар байна. Янз бүрийн бүтээгдэхүүн бэлтгэлүүд одоо хэрэглэсэн ээж нар байна л та. Жишээ нь одоо хятад улсад үйлдвэрлэгддэг тийм лаа аваад хийлээ, тийм үрэл аваад хийлээ. Тэгсэн тэрний дараа маш их одоо цус алдсан л гэн маш их одоо нүүр царайн дээр ингээ өөрчлөлт гарсан л гэн янз бүрийн зүйл яриад байгаа байхгүй. Тэгэхээр бүтрээ гэдэг эрэхтэй эмэгтэй хүнд ямар одоо үүрэг ролтой гэдэг юм бэ? Тэрэнд ингээд хамаагүй тийм үрэл мөрөлтэй хийж болдгийм үү? Тэгэлгүй яг зүгээр хятадаас орж ирж байгаа эмнүүд ихэнхдээ баталгаа байхгүй. Өтрийнээс санстуудыг хатангашруулж. Өтрийн санст ямар үр гүйцэтгэх юм бэ гэхээр чийгшүүл үүс. Чийглэг. Энэ pH 4.4-өөс 4.5-таа байж тэр сүүний хүчил гэдэг юмыг дэмжиж явах юм үйлчлэл үзүүлдэг байхгүй юу? Гэтэл тэрийг авчир хүчээр яг ба хатангашруулаа хайчгаар чинь тэр чинь ялгархаа болоо. Сүүлдээ хатангарчл явагдаад энэний үндсэндээ өтрийн хуваарай шин. Тийм ээ? Бэлгийн ажил хийхэд зурж өгдөг, цус гаргах, тийм ээ? Мэдээж хатангарчл маш хурдан халдвар авах магадлал өндөр байдаг. Сарын дараа 2 сарын дараа эндээс нь халдвар аваад иш явж байгаа шин. Тийм учраас хүмүүс мань болгоомжтой хандахгүй бол дараа нь засаж болохгүй. Ялангуяа атрофи буюу хатангарчл явуулж байгаа бол буцаад сэргийх магадлал маш бага. Төрөлт мэдээж хүнд явагдсан, урагдсан, за дээрэс нь жин ихтэй өгд гаргасан энэ тохиолдолд өтрийн өөрчлөлтөнд орно. Сунаа. Маш их сунаа. Тэгэлгүй яг. Тэгэлгүй яг. Мэдээж сунах юм бол нөгөө хосуудны маань барьж яадаг тийм ээ. Хамгийн нанд нь тэр үйл ажиллагаа бас хаягдана гэсэн. Тийм учраас сүүлийн үед технологиуд байна л да. Булчингуудын чангалд. Дээрэс нь чигшил. Энэ бас чухал. За бас чухал. Мэдээж өтрийн хоригчгүй бол эмэгтэй хүн бэлгээсэлд оросхоос тийм дуртай байдаг. Мэдээж энэ насалтай бодохоор өтрийн хоригчл явагддаг үе бий. Энэ ихэнхдээ 38 наснаас хойш. 38 нас. Тийм учраас энийг тийм ээ удирдал нэг удаа чигшүүлэх курс эмчилгээ хийж байгаа. Эстрогены төрлийн ийм бэлтгэл агуулсан өтрийн лаа хийж байгаа. Энэ маань яг зөв хэлбэрээр чигшүүлж өгнө л гэсэн. Тэгээд настай 25-6 настай бүсгүйчүүд хүртэл ийм зүйл яриад байгаа байхгүй. Төрсний дараа бүр огт тийм ямар ч дур сонирхолгүй болчлаа гэд. Миний эргэн тойронд бас найз нөхөд зүгээр таньдаг мэддэг хүмүүс байгаад байна л да. Тэр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Мэдээж авра тэнцвэржүүлэх. Яг үнэ. Төрөлт мэдээж тухайн эмэгтэйд стресс болж ирж байгаа. Тийм ээ. Өнчин төрлийн үйл ажиллагаа тэр алдагдуулчих.
Мэдээж энэ баг багаар 6 сарын дараа, жилийн дараа сэргэх. Тийм ээ? Сэргэх. Шинэ одоо сүү их орж байгаа сүү ихтэй эмэгтэйчүүд бол жирэмсэн болох магадлал бага. Энэ юу юм бэхээр цаана байж байгаа өндөн эсийг дарангуулад байна. Мэдээж өндөөс гарч ирэхгүй бол өтрөө чигшгүй. Ингээл шатралтай юм явагдаад байна. Тийм учраас 6 сар дотор бол эстроген агуулсан лаа хэрглэж болно. Тийм ээ? Бэлгийн ажлынхаас өмнө эсвэл курсээр хийгдэж болно. Мэдээж 6 сар болоод хүүхэд бор хоолнд орсон байгаа тохиолдолд өндөгчний үйл ажиллагаа хөнгөн дэмжих юм бол энэ алдагдаад байгаа энэ дисбаланс болоод байгаа дотоод шүргийн үйл ажиллагааг тэнцвэржүүлээд ирэх юм. Мэдээж жилээс хойш бол сүү дотроо дэр энэ үед өсөөсөөгөө бээр үнэтэм хийм байдал ороод яваад. Зүгээр үнэхээр жилийн дараа жирэмсэн бэлгийн ажлаас татгал заад байгаа энэ дур сонирхолгүй байгаа хүмүүс өндөгчний үйл ажиллагааг шалгаж үзэх хэрэгтэй. Өндөгчний үйл Тэгэл яг хөө. Өндөгч маань умааг удирдна, умаа маань умаа өдрөө 2 удирдна. Тэгээд эндээс болоод шигшил явагдаж байгаа. Тийм учраас хайтан гочруулахгүй, тийм ээ. Хит их урагталтаа ийм байх юм бол энэ болж игэл хийм байдалд хурдан оруулах хэрэгтэй. Умаа зүйн улаалтаа их удаан хугацаад явж байгаа. Энэ маань өтрийн орчин өөрчилж байна, тийм ээ. Энэ бүгд ер нь бол өтрээнд ямар байна дээш яг тийм процесс л явагдаж байгаа. Тэгэхээр энэ хамгийн наад харагдаж байгаа. Юм маань дээдлэх хэсгийн тойл болж байгаа юм. Дээд хэсгийн тойл болох юм. Тэгэхээр өтрээ гэдэг эрэхтэй өөр эмэгтэй хүний хоёр дахь зүрх гэдэг байгаа нь бас яг эмтэй холбоотой байх нь шүү. За тэгээд танд маш их баярлалаа. Бид нарт одоо алчиг үнтэй цагнаасаа хуваалцаж тий бүр бас яг юм эрдэнэс шиг зөвлөгөө өглөө. Маш их баярлалаа. Танай төвийн хамт олонд одоо хамгийн сайн бүхнийг хүсье. Тэгээ миний хувьд бол би эргэн тойронд байдаг бас найз нөхдөөс тий таны амьдлын бас үйл ажиллагааг маш сайн сонссон. Тэгээд аз жаргалтай өөр хөвгттэй болсон гэр бүлүүд ч тийм донд байна. Тэгэл яг. За их баярлалаа тавханд. Мэдээж энэ тодорхой хэмжээнд хаягдаад байна. Үнэхээр хаягдаж байна. За ялангуяа жирэмсэн болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд байж байна тийм ээ. Тийм учраас хүмүүс мэрэгжлийн газар хандаач гэж хэлэх гээд байна. Ингээд тавханд ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. За одоо twinkle заяа. Дахиад чи гой чанга дуулж байгаа тоглоно шүү дээ. За 1 2 3 и. До и. До. Одоо сол. Сол одоо ля.
ингээд манай хүүхдүүдийг 12 нас хүртэл хувцсаж байгаа. 5-5 одоо эмэгтэй хүүхдүүд одоо хэрэглээ маш өндөр хувцсны хэрэглээ. Benetton брендийг Монгол улсад оруулж ирсэн оюун батгч маань тий маш гоё тийм урамшууллыг хүний амьдралд байж болох бас маш том бэлгийг өгсөнд би маш их баярлагдав. Тэр утгаараа ч юм уу би ингээд ер нь бол тий өөрөө ингээ хувцлахтаа шүү дээ Benetton-аас хувцлах дуртай. Хүний зүрх сэтгэлийг тэгж татж байгаа байхгүй тэр хүн. Тийм гайхамшигтай мундаг эмэгтэй. За би тэгээд октодтай энэ брендийн хувцсуудыг авч хэрэглүүлээд зогсохгүй та нартай ч гэсэн тийм хэрэгтэй мэдээллийг өгчий гэж боддیں۔ Яагаад вэ гэхээр ээжнэр маань ханаас бүрхэн заагуурлаад бөгөөд боломжийн үнэтэй дулаахан хувцснууд авах вэ гэж хайж байгаа бах. Яг одоо өдрөөс солигдож байгаа энэ үедээ та нар маань тийм дулаахан заагуурлаад Benetton бол үргэлж хамгийн гоё өнгөлөг байдаг. Би одоо эндээс амичкада гүнжэдээ авлаа. Бүчг болохоор арай өөр загварын гүнжээ гэж. Энэ ямар хөөх юм бэ хараа. Энэс их рүүттэй авъя байж. Одоо их рүүт манаас энэ 9-12 сар гэдэг энэ хөөх юм байна. Комбинзон. Энэ хата. Бүчка хаана? Тэр арай бүчкаг ардаа бичтэй. Тэр татар араа нуугдсан байна. Тэр инээдтэй үгүй юу хийж байгаа. Хашаар дэж жоохон. Гараа тэр ээжтэйг авах гой сонголт хийлээ. Бүчка. Яа зэнди өнгөр байна. Би бас яагаад байна? Яагаад бас гоё. Яагаад бас нэгийг авчих. Нэг ээжиндээ бас. Чигээ цололмаар байна. Яагаад штэ? Хэзээ цололцоо? Иншүүд арай цөм ач. 5 настай цололт. Тэр энэ хоёрын өнгө гэж юм байна уу? Ингээ хословч байгаа юм аа. За явах юм. Өөр тийм хастай ч юм яа нэ гоо сайн дах юм. Мөстө гоо байна. Энэ хацдаг. Явта. Өгөөрн готлээ. Октодод зориулсан. Тэгээд айгуу таалаг идчих юм. Бүчгийн том хөлтэй олж өгч ийм хэл хөлтэй байсан шүү дээ. Ази харъя. Ийм хөлтэй байсан шүү дээ. Санахгүй юм. Энэ готлаас чи тэгээд ер нь алал энэ готлаас Тага явсан юм уу? Хамар эсмэрүүд ч гэсэн зөндөө. Энэ удаад малгай ороосны цамцтай байна. Ян цан дээр иржээ. Юмстай аюу хөөрхөн малгай чихийн нарчдаг. Benetton-ы маань худалдааны зөвлөгтэй одоо ингээд байдаг. Тэгэхээр худалдааны зөвлөгтэйгөө уулзаад надад 5 минутын цаг гаргаж яг гуйсан байгаа. Яагаад гэвэл өнөөдөр нэм гараг маш их хүмүүр оргилын заасны Benetton банктай ингэж юм те. Benetton маань те энэ удаад маш олон нэр төлөв авсан гэсэн байна. Одоо завгүй ээж нарт тий маш зөв сонголт хийх боломжууд Benetton байна. Тэгэхээр тэрийг нэг ирсэн одоо энэ удаагийнхаа намар өвлийн зааврыг жоохон онцлоод яриад амжилтж тий. За шинэ ирсэн зааврууд маань эдгээр байгаа ингээд зөөлөн материалтай малгай оролтнууд ирсэн байгаа. Ийм хөөрхөн заавартай. Эмэгтэй, эрэгтэй хүүхдийн ийм материал нь айгүй зөөлөн өвөл өмсөх заруу. Энэ ямар хөөрхөн юм бэ тий? Энэ айгүй энэс авъяхөө. Тэгээ нааднаас ч арцмаар гэдэг. Ээж нэрээ энэс хөөрхөн юм шүү. Энэ бас амтны зурагтай ирсэн. Байна тий. Энэ шинэ хэд 3-5 настай хүүхдийн юм байна. Тий Ямар хөөрхөн юм бэ? Гой дулаахан малгай энэ тий. Ийм өвлийн шинэ хөвцөнүүд ирсэн байгаа. Дотроо ийм үстэй. Үгүй наад ч ясан зүгээр юм тий. Үстэй ахаа. Ийм 4 өнгө ирсэн байгаа. Тийм ээ. Дан цэнхэр хар бүх байгаа. Энэ бас аюу хөөрхөн гүдэг байгаа. Тэгээд энэ бас хөөрхөн шинэ гүдэг ирсэн байгаа. Яг шинэ ирсэн Тийм шүү дээ. Ийм хөөрхөн бэлтгэлийн хослууд маань ирсэн байгаа. Би ч юу нэг хүүхдийн хувцсууд яадаггүй. Тий, хүүхдийн хувцсыг хүмүүс танилцуулах уу тэгсэн. Энд чи зөндөө олон хүүхдтэй ээж нэр байгаа шүү дээ. Ийм ээ. За нэрээ хүүхдтэй хүмүүс кондензан асуудаг. Эднэрийг харуулж. Энэ хүүхдээр болохоор ийм хар хөнгөн кондензан байна. Хар хөнгөн. Тийм бас ийм үсдэг зөөлөн материалтай дотор талд нь зөөлөн материалтай.
Энэ бас айгүй өвтөх юм тий. Энэ бол өглөх гэж яах вэ? Тий, өглөх гэж. Би энэ яганаас дээр мэдсэн? нэм ягаан өнгөтэй байгаа. Тий. Бас ийм хөөрхөн малгайг нь хослуулж авсан. За энэс болохоор 3 өнгөрсөн баа. Энэ аас өвлийн загвар аюу хөөрхөн өнгөсчүүд. Наад ч гэсэн гоё юм аа. Гүчка. Миний ах энэ күртгэнээс ах уу? Энэ ягаан күртгэнээс Ависта. энэ таалагдж байна уу? Чиний саяны өмссөн ч юм болохоор нэг өвөл өмсч болохгүй байхгүй юу? Чи күртгийг хардаа. Гоё юу? Гой. За тэгвэл энэс авъя да. За би одоо эрэгтэй усны тасагт ирсэн байна. Банууд нь бас эрэгтэй усны тасагтай. Тэгээд эндээсээ би нөхөртэй бас ойр зүр юм авъя. Яагаад вэ гэхээр 5 охинд авцаалаа өөртөө юм авсан. Тэгээд нөхрийгөө орхигдуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр ойр зүрийн өдөр тутамдаа өмсдөг чи шортууд, юм поло цахтай цамцууд байна. Тэрээс нь авчи. Тэгээд та нар маань ирж бас үйлчлүүлээрэй. За би тэгээд бануудын дээрээс сэргэлүүд авлаа. Бүгдэнд нь яг ижилхэн юм ах юм бол тэлээ юм болно. Тэгээ маш гоё сонголтууд хийлээ. Өнөөдөр сэхийсэн сонголтууд аюул сэтгэл хангаан байна. Эндээс манай нөгөө нэг юуны маань найз явж байна. Алдартай гэж юм аа. Групп найз явж байна. Нарка сайн байна. Манай бисийн баг влогийнхаа жижигэн бичлэг хийж байгаа. За. Баг нь болохоор одоо ой 4 сартай 3 ихтэй шүү дээ, тий. 3 ихтэй ийм агуу ээж байна. Та нар маань угаасаа мэдэх байх уу? Манай амжи өөрөө мисийн хэмжээнд тавьдаг. Би чинь энэ данасын юм ярьж байна. Яхан төрөөж за. Ийм мундаг бүсгүйдэг. Манай блогийг үзэж амжиж байгаа юу? Тэгээд өөрөө яг бөөгнөлөө тавьсан. Наката өнөөдрөөс энд айгуу гоё бэлэг гэрмэлээ тааглаа. Яг тэгэл хүүхдтэй ийснэр ингэж явж Харин байгаа. тийм дээ. Шинэ юм хаана ирнэ яг тийм юм ярьж байгаа. Би чи эдний байнга үлчээ. Тэгээд 6 хүүхдтэй юм мундаг ээж байна. За тэгээд накатагаа дараа бүр та нарыг гоё уулзуулнаа. Амжилтын үндэс чи юу вэ? Одоо нөлөөж байна. Даацтай гураас үзсэн даа шүү дээ. Миний хувьд амжилтын үндэс гэж юм бол яг өөрөөсөө хэлэх би өстэй тэрний үеэр өөрөө өөрийгөө яах вэ? Хүн болгон наагаас ингэж залхуураар ядраад тий. Хүн болгон ингэж ганцаардаг үе байлаа. Хүн болгон бүрийн сэтгэл хөдлөл байдаг. Царнаа сөрөг мэдрэмжүүч. Тэрийг ялан дийлээ. Залхууралгүйгээр тууштай зарилгын хаалтай тэмцээд хөдөлмөрлөж чаддаг, найргууч байсан, тоолгоч байсан түүнийг тэмцэж чаддаг. Гэхдээ би одоо хүний талаа ажиллаж байгаа юм шиг би заавж байна, би хэцүү байна гэж юм. Тийм ядархах зүйлүүгээр маш зэгцтэй уурштай. Өөрөө өөрийгөө яадаг юм бол бүхий яахын үндэс болж байна. Мацхано өдрийн мэнд хүргэе. За би одоо Infinity гэд эмнэлэг дээр ирсэн сууж байна. Яагаад ирсэн сууж байгаа вэ гэхээр цаг авсан үйлчлэгэнд орохоор бүсгүй хүн болгонд те өөрийн гэсэн нууцлаг хийгээд тийм нанингоо сайхан гэж байдаг. Одоо амьдралын ингээд цаг хугацааны хэрээр дээрээс нүүр хөөгөө төрөлийн хэрээр те тодорхой хэмжээгээр ингээд гээж байдаг. Цаг хугацаагаараас илэгдчихэд байх нь байна. Тэр нь бол одоо юу гэж байгаа юм хэрэг биологийн хөгшрөлт гэдэг зүйл бидний одоо хүн болгоны бие дээр явагдчихдаг тийм зүйл юм байна. Би л энийг бас хөндөж ярих ёстой юм шиг санагдлаа. Ер нь бол чимээгүй бидний дунд байж байгаа бас нэг том асуулт. Бас магадгүй асуудалч байж болох юм. Одоо гэр бүлүүдийн хувьд ч юм уу энэ сэдвийг хүндгөөс ингээл эмигээд ч юм уу эсвэл ингээл ичээд ч юм уу те тойроод ч юм уу яваад тах нь бас жоохон тохиромжгүй юм байна. За энэ удаад би юуг ярих гээд тойруулаад байна вэ гэхээр эмэгтэй хүний 2 дахь зүрх эрүүл одоо байх ёстой хамгийн том одоо орон зайг хамгийн одоо нанин орон зайг илэрхийлдэг ийм зүйл байгаа. Энэ бол эмэгтэйчүүдийн маань үтрээ. За энэ одоо зүйл бол биднийг үр хөвгттэй болгож байна. Эмэгтэй одоо хүн одоо байглаас төрсэн тэр нөгөө шинж чанарын маань илтгэж өгч байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг үтрээ гээл ярихаар
айгүйх ингээл ичээл тэрийг ингээл тойрж яваал тэр бол нууцлаг сэдв байгаад байдаг. За магадгүй би өөрөө тийм байсан. А гэхдээ би хэдэн жилийн өмнө те хөтрээний хүүрнэл гэдэг нэг одоо тайлттай жүжигийг үзээд бид нэр ер нь хичих ёсгүй юм байна. Эмэгтэй хүн ер нь өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна те. Яг одоо би Infinity имлэг дээр Америк технологиор хийгдсэн одоо өтрээний булчин чангалах Altera аппарат тэд орохоор одоо үйлчлэгээний цаг авсан байна. Тэгэхээр би хамгийн ихний цагийг авсан. Гэхдээ хин нэгнээс нуугдах гэсэн ч юм уу тий одоо орж байгаа үйлчлэгийг бас ингээд нууцлаг байлгахыг хүссэндээ тэр биш. Та нартайгаа энэ зүйлийг тайвнаар хуваалцахыг хичээсэндээ одоо хүссэндээ энэ дээрээ яриа сууж байна. Ямар шат дараалалтай яаж явагддаг үйлчлэгээ вэ гэдгийг бүгдээрээ мэдцгээе. За юу нөө миний өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай үйлчлэгийг сонгоод ирсэн танд бас баярлалаа. Тэгэхээр энэ үйлчлэгээ маань өөрөө ер нь бол маш их хэрэгтэй эмчилгээ эмэгтэйчүүдэд тийм ээ. Одоо 25 нас хүрээд ирэхээр одоо хүний одоо төрөлхийн нөгөө өөрийн маань одоо тэр булчингийн одоо чанга байдал алдагдана. Давхар дээрээс нь одоо тэр коллаген, эластин гэдэг одоо арьсны одоо тэр хатуу чанга байдал маань ерөнхийдөө бол алдагдаж эхэлдэг ш. Тижэлж гэсэндээ алдагдаад эхэлдэг. Тэгэл ер нь бол адилхан бас л энэ арьс салст гэдэг утгаараа одоо энэ өтрээний салст одоо ер нь бол тэр чигийн алдагдал үүсчих ч юм уу тийм одоо хөшрөлийн процессыг явагддаг. Мөн одоо энгийн одоо төрөөгүй байсан ч тий төрсөн байсан ч ерөнхийдөө л адилхан энэ асуудлууд үүсч болдог. Тэгэхээр ялангуяа одоо олон төрсөн ч юм уу за олон төрөөгүй ер нь 1-2 төрсөн байсан ч гэсэндээ тэр булчингийн сулралуудаас үүсдэг байна л тий. Тэгэхээр энэ аппарат маань өөрөө яадаг юм гэхээр одоо булчин давхаргаа чангалахаас гадна давхар нөгөө салстын давхаргаа давхар чангалж явж байгаа учраас давхар нөгөө коллаген эластины нийлэгчлийг сөдөөж өгж байгаа учраас одоо тэр өтрээний чи гшил нэмэгдэх одоо ялангуяа өтрээ хураашаад байна энэ гэсэн тиймэрхүү завирууд бас байдаг шүү дээ. Тэгэхээр тэр одоо асуудлыг ерөнхийдөө шийдэж өгөх зорилготой юм аппарат байгаа. Ер нь тэгэл ингээл аягүй сайн өөрөөрөө төрсөн ч төрөөгүй ч те ер нь бол булчин сулралт бол ингээл явагдчихдаг гэдэг тийм. Тэгэхээр одоо би бол хийсвэр хаалгаар 4 удаа төрсөн байхгүй юу. Тэгэхээр надад бас булчингийн сулрал бол бас явагдаж байгаа тий. Би бол тэрийг бол нөгөө нэг ийм видео бичлэгнүүд дээрээс харж ирсэн л да. Яг төрөлтөнд эмхтэй хүн ингээ цаанаасаа байгалаасаа бэлтгэгдэж идэг процессыг хараад тэлэлт ингээл явагдаж байгааг нь бол харж ирсэн байхгүй юу. За тэгэхээр юм чи ер нь ингээд Хүтрээ гэдэг эрхтэн маань өөрөө дүлээ гээл тэгдэг тий. Тэгсэн мөртлөөс эмэгтэй хүний 2 дахь зүрхэл гээл байгаа байхгүй. Тэгэхээр хүтрээ гэдэг ер нь бол зөвхөн одоо хүүхэд одоо тэр за хүтрийн замаар одоо гардаг гадагшилдаг тийм бол биш шүү дээ. Энд чинь ер нь бол амьдралын туршид одоо байнгын үйл ажиллагаатай эрхтэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр 2 дахь зүрх гэж нэрлэгдэх нь угаасаа арга байхгүй эмэгтэй хүний хувьд бол тэгэхээр энэ асуудал маань ерөөсөө бусдаас нууж хаагаад ч юм уу ичээд санаа зовоод авах ямар ч шаардлагагүй бүр цаашлаад илүү дэлжинтэй хүмүүсийн хувьд хүртэл те олон жил илүү дэлжинтэй байх юм бол бас булчингийн сулралт явагдаж байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аппарат нь ер нь төрөөгүй хүн ч гэсэн орж болох уу гэж бас асуумаар байна. Болно тий. Ер нь бол одоо төрөөгүй 25 сая насны бүх эмэгтэйчүүдэд хийгдэж байна л та тий. Тэгэхээр төрөөгүй байж болно. Мөн одоо цаашаа төрөхөөр төлөвлөж байгаа тий эмэгтэйчүүдэд бас одоо бүх л эмэгтэйчүүдэд хийгдэх боломжтой гэдгээр одоо ер нь бол эмчилгээний аягүй давуу талтай л да. Сүүлийн үед тийм ээ өтрээнд чиглэсэн эмчилгээнүүд бол маш олон төрлийн эмчилгээнүүд гарч байна л да. Месийн аргаар ус эмчилж болно. Эсвэл одоо өтрээний лазер эмчилгээ байж болно. Бүр цаашлаад гэх юм бол өтрээнд бас коллагентай утас суулгахч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү одоо олон төрлийн эмчилгээнүүд ер нь бол байна. Физик эмчилгээнүүд ч байна тийм ээ. Тэгэхээр манай энэ аппаратны хувьд гэх юм бол одоо бусдаас ялгарах давуу тал нь гэвэл одоо лазер эмчилгээ шиг жишээлбэл одоо өтрээний салстыг одоо төлж гэмтээхгүй тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо тийм сонирхол үүсгэх өвдөл завир харсангүй багтай. Тийм. Ер нь баг одоо өөрт олол завир мэдэгдэх юм ер нь маш бага шүү. Одоо нөгөө сорвжил үүсгэж одоо оёхч гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо эрсдэлтэй юм эмчилгээ бол биш юм байгаа. Бусад эмчилгээнүүдээс ол тэр давуу тал нь бол ерөөсөө л нөгөө олон хоног одоо жишээлбэл гам дэглэм барих шаардлагагүй мөн одоо салстыг гэмтээхгүй одоо сорвжил үүсэхгүй гэдгээр ер нь бол давуу талтай юм байгаа юм л та. Ер нь бол хүн болгоны бас асуудал харилцаа адилгүй тийм ээ. Манай аппарат бол олон ордоггүй. Нэгээс 2 удаа л орж байгаа.
Нэгээс 2 удаа орно. Тэрийг бол бүтэн жилийн хугацаанд үйлчлэгээ барина. Зарим тохиолдолд бол нэгээс 2 жил ч гэж одоо залуу байх тусмал илүү удаан хугацаанд одоо үйлчлэгээ барих нэг удаа орсон байхад одоо нөгөө төрсний дараа ямар нэг үйлчлэгэнд ороход бас нөгөө нэг хугацаа зааж өгдөг шүү дээ тий. Яг энэ Альтерагийн маань хувьд болохоор ер нь бол одоо өөрөөрөө төрсэн байна уу, хаалгаар төрсэн байна уу хамаагүй адилхан 6 сар болоод орж болно. Тийм бид нар чинь нөгөө нэг ингээл үр хөвгттэй болоод ирэнгүүтэл ерөөсөө гэр бүл, ажил, тий хүүхэд гээл ер нь бол хоцоодын харилцаа хоорондоо хөндөй байдалд ордог гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө тэрэнд нь бас яалтчгүй нөгөө нэг одоо ингээл төрж байгаа тий ээжүүдийн маань нөгөө нэг бас тэр булчингийн суулрал бас давхар юм ач холбогдолтой байдаг юм шиг санагдаж байгаа. Одоо над дээр одоо ингээд үйлчлэгэнд орох гээд ирж байгаа эмэгтэй хүмүүс бол ихэнхдээ л одоо бараг 90% нь одоо тийм асуудал ярьж орж ирж байгаа юм л да тийм. Гэр бүлийн харилцааны асуудлууд ярьж орж ирж байгаа тийм. Тэгэхээр одоо тэр нь янз янзын асуудлууд байна. Магадгүй одоо зарим нэг эмэгтэйчүүд бол одоо төрсний дараа одоо тэр бэлгийн харилцаанаас авах ташаал багассан ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр тийм учраас одоо би илүү одоо ингээд дургу байдаг. Би өөрөө ингээд дотроо тийм би ингэж болохгүй гэж боддог ч гэсэндээ өөрөө ирэхгүй одоо ингээд надад ямар ч та тийм сонирхол байдаггүй. Тэгэхээр одоо энэ тал дээр яг ямар одоо үр дүн гарах уу гэдэг асуултыг надаас маш их асуудаг л та. Хамгийн одоо аппаратны маань одоо үйлчлэгээ үзүүлэх тэр номер 1 одоо тэр үр дүн бол ерөөсөө л энэ юм байгаа. Тэр харилцаа одоо бэлгийн харилцаанаас илүү их одоо мэдрэмж таашаал авах. Тэр нь л одоо илүү их одоо тэр одоо процессыг илүү сайжруулж өгч байгаа юм да. Тэгэхээр энийг бас хөндөж ярьсан танд бас их баярлалаа. Яагаад гэхээр яг үндэ би ч бас зориулаад асууж чадахгүй л байгаад байгаа байхгүй юм тий. Дээрээс нь эмэгтэйчүүд маань эмчээ. Ингэдэм байна. Өөртөө тэр ямар ч таашаал авахгүй байгаагаасаа болоод одоо нөгөө нөхөртөө тийм эвгүй сэтгэлүүдийг удаа дараа төрүүлдэг юм байна. Ерөөсөө өөрөө огт тийм одоо хүсэлгүй болчдөг гэн тий. Энэ нь бол ерөөсөө тэр төрөлттэй холбоотойгоор тий. Дааврын алдагдал маш олон зүйлтэй холбогдлолтойгоор явагдаад байгаа гинэлтэй. Тэгэхээр энийг бид нар сэргийн засахын тулд энэ аппаратанд орчход яг хүссэн үр дүнгээ авч чадах нь байна тийм үү? Тийм. За гайхалтай. Ер нь бол одоо нэг үйлчлэгээ маань ер нь бол одоо хийгдэл өнөөдөр хийгдэл маргааш хийхэд одоо үр дүн гарчдаг юм бол бас биш л та тийм ээ. Мэдээж илүү яг цаг хугацаа орно. Нэг үйлчлэгээ хийгдээд нэг 14 хоногоо сарын дараа гэхэд бол үр дүн нь бол аль мэдэгдээд эхэлчихсэн байдаг. Ихэнх одоо үйлчлэгчд маань одоо сарын дараа бол эрэхтэй болол бүгд эрэг одоо сэтгэлтэй ирдэг тийм. Манай бүсгүүчүүд бол төрсөн төрөөгүй хамаагүй те ирээд одоо эмчтэй үзүүлээд одоо өөрт нь ямарваа нэгэн одоо асуудал заавал мэдрэх тохиол байхгүй тэрнээс урьсан сэргийлэх нь бас айгүй чухал. Бэлгийн харилцааны тэр нөгөө тааламжтай зүйлээ мэдэрч чадахгүй болохоор маш ууртай бохомдоо дааврын өөрчлөлтүүд явагдаад бие галбирт маш олон төрлийн өөрчлөлт гараад тэгээл ерөөсөө царайны өнгө хүртэл өөрчлөгдөөл айсан харилцаа сэтгэл зүй бүхий л зүйлээр өөрчлөгддөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ дотн нандин харилцаагаа бас тордох хэрэгтэй юм байна. Ер нь бол тий хайрлах хэрэгтэй байна гэдгийг л бас яг энэ ташрамд бас би хэлмээр байна. Тэгээ бүсгүүчүүдээ ээж нараа би та нартаа тий өөрийнхөө орж байгаа үйлчлэгээ болгоны ингэ нэг нөгөө хуваалцдаг. Энэ удаад би бас яг энэ сэдвээр тий зүгээр өөрөө чимээгүй ирээд орчиж болох байсан боловч ахаал нуухыг хүссэнгүй ил тод ярьж байгаа энэ сэтгэлийг маань та нар маань ойлгоорой. Яагаад ер нь ийм нэг тодорхой нандин ч юм уу нууцлаг ийм чухал үйлчлэгнүүд нэг цөөхөн хитэн эмгтэй мэдээд л өнгөрөх ёстой мэй гэж би дандаа боддог байхгүй. Нийтээрээ эмгтэй хүн болгон өөрсдийн эрх ашиг амьдралд дээр үүсэж байгаа асуудлаа шийдэж чадах юм бол бүгдээрээ л аз жаргалтай байна зү. Эмгтэй хүн стрессгүй байна, эмгтэй хүн аз жаргалтай, нэмсгэлж байна, амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг бол олон зүйлийн тий одоо аз жаргалын суурь гэж би хардаг. Та хүнтэй санал нийлэх үү? Санал нэг байна. За хоёлоо аппараттайгаа тий танилцаад туршлаа гэж үзье тий. Аппаратны маань одоо хушуу энэ. Тэгэхээр энэ маань болохоор дотроо ингээд 2 янзын хушуу байдаг юм. За энэ болохоор нөгөө 3 мм-ийн одоо буюу одоо яг булчин давхрах бол хурцуулж чадахгүй л дээ. Энэ бол яг салсттай хурцуулчихна гэсэн үг. Нөгөө салстынхаа коллаген эластины нийлэгчлийг одоо нэмэгдүүлж өгдөг хушууны юм байна. За энэ хушуутай байна. Тий энэ болохоор нөгөө булчин 4.5 мм буюу одоо яг нөгөө арьс булчин хоёрыг хооронд холбож үүдэг смас давхрах гэж байдаг л та. Тэгэхээр тэр хүртэл хурцуулчих юм 4.5 мм хушуу байгаа байхгүй. 4.5 гэдэг. Тэгэхээр энэ маань болохоор булчин давхаргаж хангална гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр одоо хушуугаараа ээлжлээд хийх юм аа. Хоёулаа хийгдчихэж л
салт болон булчин өөрөө тэгнэ гэсэн үг. Тий. Энэ ингээд нөгөө юу агааз 360 градусын одоо ингээд тэмдэглэгээ байж байгаа. Тэгэхээр одоо яг энэ дээр ингээд ямар ч одоо механикаар ингээд одоо хөдөлгөөд ингээд ах шаардлагаар өсө байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө яг нөгөө өөрөө ингээд дээш нь ингээд харуулаад одоо хийн тэгэнгүүт тий өөрөө яг ямар ч одоо нөгөө миллиметрийн зөрүүгүйгээр хийхин тулд өөрөө ингээд автоматар ингээд эргээд хийгдчихнэ гэсэн үг. Жээл төрөх гэж байна тий. Жээл төрхнө. Жээл төрөх цагаагийн гол шалтгаан нь бол нөгөө хит 50 туяага одоо гадагш нь ямар ч одоо нэг цацруулж алдахгүйгээр хийгдэж байгаа л гэсэн. Тэгэхээр би нөгөө яагаад энэ пластикийг ингэж хийж харуулах гэдэг аа гэхээр одоо яг нөгөө састаа гэмтээхгүйгээр зөвхөн яг одоо хүч үйлчлэх ёстой хэсэг дээрээ үйлчлдэг юм шүү гэдгийг л харуулах гэдэг аа. За одоо энэ дээр ойлаа хийгээд харъя. Үгүй. Тийм бааз. Тийм ээ. Одоо ингээд эргээд хийгдээд явчихдаг. Вау. Тэн бүр яг юу гараад эхэлсэн шүү. Мөр зам үлдээгээд хийлээ тий. Энэ бол туршилт шүү дээ. Энэ бол туршилт тий. Тэгэхээр одоо өөрөө ингээд яг эргээд агааз. Тий. Тэгэхээр эн чинь одоо нөгөө ямар ч миллиметрийн зөрүүг ингээд за энэ одоо сая бигээл нарчсан тий. Одоо энэ дээр ингээд хүрээд үсттэй. Энэ бол нөгөө одоо яг өтрийн юм дотор талын салцт гэсэн үг. Дотор тал нь гэсэн үг тий. Дотор тал нь гэсэн үг. Ямар ч гэмтэлгүйгүй гүйлгэр шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ дээр болоор яг ингээд нөгөө нэг үзet тийм ээ. Чи ер нь их сонирхолтой санагдаж. Оо. За. Энэ бүр маш наривчлалтай байна. Вау. За, ер нь бол бидний яг тий гадна талын арьсад маань ямар нэгэн одоо гэмтэл нөлөө учруулахгүйгээр одоо яг булчиндаа хүрч үйлчлэн гэдэг бол эндээс ингээд баталж харж болж байна. Ер нь альтерэд бол би аягүй ихтгэлтэй ханддаг байхгүй яа. Тэгвэл нүүрний альтерэд ороод маш их өөрчлөлийг мэдэрсэн л дээ. Тэгээд шууд ингээд ер нь бол өргөхтч тийм байлаа штэ. Булчин тэгж хүрч үйлчлдэг. Тэгсэн мөрлөөсөө одоо гадна талаа ямар нэгэн тийм уу лайлт ч юм уу одоо шарах марах байхгүй учраас шууд гараад ажилдаа явах боломжтой. Тэгтэл энэ үйлчлэгээний маань хувьд ч тэр яг тэрээга хийгдэж байгаа гэдэг утгаараа тий. Тэгэхээр одоо нөгөө түрүүн битээр ярианд дурдсан штэ. Одоо өтрэнд хийгдэж байгаа филлер эмчилгээ, лазер эмчилгээ тийм ээ. Тэр бусад эмчилгээнүүд ихэнхдээ л одоо нөгөө гадна талынхаа салстаа маш их хэмжээний гэмтлийг учруулж идэг хангалттай. Одоо жишээлх юм бол филлер хийгдсэний дараа бол яг ихэнх үедээ бол одоо өөртөө ямар ч завир мэддэхгүй байж болно. Хэсэг хугацааны дараа одоо филлер маань өөрөө тэндээ нөгөө одоо грануломус гэж одоо салтыг гэмтээгч гэдэг юм уу те янз бүрийн тиймэрхүү хүндрэлүүд бас гарч болдог. Тэгэхээр энэ маань болохоор тий өөрөө бол ямар ч одоо нөгөө састад нөлөөлөх одоо шарах сариу үүсгэхгүй те. За тэгэхээр би бол орох байгаа үйлчлэгэндээ 100% ингээд одоо итгэл үнэмшлэгтэй саяны процесс дээрээс бас эмчтэйгээ ярилцах хугацаанд олголоод авчлаа. Тэгэхээр аюу тийм яарж ийн үйлчлэгэндээ маш хурдан орё те. Нэг удаагийн мэдээж яриг ариун хамгаалт хэрэгжилж хэрэгдэнэ. Одоо энэ хушуу бол ерөөсөө одоо хүний одоо өтрээрөө шууд ордог хушуу бол ерөөсөө биш юм байна. Тийм дандаа нэг удаагийн хамгаалттай 2 хушуу хийсэн бол 2 янзын хамгаалт хийгээл хийгдэнэ. Тэгэхээр одоо халдвар хамгаалал алдагдах ч юм уу ямар нэгэн одоо өвчин авах хэрэгсэл ч юм уу бүр огт байхгүй гэсэн үг тийм. Би бол асуух гэсэн ер нь бүх асуултуудаа асууж чадлаа. За одоо ингээд би үйлчлэгэндээ орох гэж байна. Ямар нэгэн өвдөлтгүй, завиргүй гэдэг утгаараа ч юм уу айх хайцгүй байна. Тэгэхээр гоё байна. Гэхдээ яг одоо бол эмчээсээ одоо маш дэлгэрэнгүй мэдээлэл аваад тайлбар авцсан. Тэгээд нөгөө туршилтаа хийсэн учраас ер нь сэтгэл бол ингээд тэр чигээрээ бэлтгэл хийгдчихлээ. Яг одоо нөгөө үйлчлэгийнхээ процессыг харуулна гэхээр бас арай болохгүй шүү дээ тий. Альва зүйл бас нэг тодорхой хэмжээний хэмжүүр байх хэвээр одоо цензуур байх хэвээр бас нээлттэй байлаа гэхэд тий. Тэгэхээр үйлчлэгийнхээ дараа гарч ирээд та нартайгаа сэтгэлээ хаваалцсан. Миний энэ одоо зүйлийг бол та нар маш сайн ойлгож байгаа гэдгийг би мэдэрч байна. Тэгээд буцаад гарч ирээд олзъя. Эмчилгээнд орох юм чи. За тэгээ. Баяртай. Түр баяртай. За би үйлчлэгэндээ ороод гараад ирлээ. Ингээд нүүрэнд маань өөрөө ирэхгүй л юм Мишель тадраад байна. Тэгээд юу юм бэ нийчнэраа та нар маань одоо магадгүй одоо асуух тий асуулт байж магадгүй ямар хугацаанд ордог гэдэг ч юм уу ямар нэг өвдөлттэй байсан уу гэж асуухыг хүсэж байгаа. Би өөрөө бас яг тэгж бодож байсан. Хэр удах баад өвдөх болоо гэж. Яг үндэ гайгүй тайван байгаа юм шиг мөртлөөсөө бас өвдөлтнөөс жоохон айгаал байсан. Гэтэл ямар ч өвдөлттэйсэнгүү баг зэргийн юм жирс гэсэн тийм бол мэдрэмж байлаа. Тэгээд 30 минут
болол гараад ирлээ. Тэгээд юу юм бэ? Яг ингээд нөгөө нэг аппарат маань ингээд эргэлдэж байгаа хооронд яг өөрт тийм мэдрэмж төрж байна. Одоо ингээд нөгөө нэг булчинд маань ингээд өөрчлөлт өгж байгаа юм бүр ингээд илт мэдрэгдэж байна. Нэг юм уу 2 удаа ороод 1-2 жил огт дахиад орохгүй гэхээр маш баяртай байна. Тэгээ янз бүрийн тийм одоо хатуу гам дэглэм байхгүй. Дээрэс нь одоо шарах сойроо үүсэхгүй юм байна. Ерөөсөө айхаа аюулгүй байна ээж нараа. Та нар маань өөрсдийнхээ амьдралд тий өөрсдийнхээ одоо хувь хүний орон зай, өөрсдийнхээ нандин гоо сайханд 30 минутыг зориулаад хүрээд ирээрэй л гэж би хэлмээр байна. Бид бүхэн тий эмэгтэй хүмүүс бүгдээрээ л яг адилхан жам ясны хувьд ингээ их хүн болдог. Их хүн басныхаа хариуд өөрсдийнхээ гоо сайхныг бид нар тодорхой хэмжээгээр золиослон байж түүнийгээ гээдэг. Тэгэхээр та нар маань санаа зовх зүйлүүгээр infinity энэ имлэг рүү маань уцтаад тий өөрсдөө ирээд энэ үйлчлэгийн даараад одоо бодит үр дүнг өөрсдийнхээ бие дээр мэдрээрээ. Би яг одоо үннийг хэлэхэд гэрлөөгөл хортой харимаарай. Я харж байна. Яг үннийг хэлэхэд гэтээ энэ бол ерөөсөө ичмээр ч юм уу тийм зүйл биш. Яг нэг 7 хоногийн дэглэм барьдаг гэсэн. 7 хоногийн дэглэмийг бол бид нар барина. Сайн юм шүү. Би өөрийгөө хизээч юм үйлчлэгэнд орно гэж бодоагүй. Зорилоод та нарт хүмүүстэй хуваалцсан ч гэж бодож байгаагүй. Гэхдээ үнэхээр л одоо хуваалцдаг юм байна. Зорилоод ордог юм байна. Хамгийн гол нь одоо гэр бүлийн хүмүүс маань тий намайг миний хүссэн энэ зүйлийг маань одоо миний арай өөрөө мэдээ. Чиний л шийдэх зүйл тий чиний шийдвэр болгоныг би хүндэтгдэг гэдэг байр сууриас ханддаг учраас би ингээд одоо энэ үйлчлэгийг сангаа орлоо. Магадгүй би одоо дахиад 5 жил төрөхгүй байх гэж бодож байна л доо. Тэгэхээр энэ бол миний хувьд зөв сонголт авах гэж бодож байна. Өөрийн тий 2 дахь зүрх басан энэ эрхтнээ би хайрлаж халамжилсандаа маш их баяртай байна. Нүрээ торддог шигээ бид нар тий тэр 2 дахь зүрхээ тордох хэвээр байтал айж эмээгээд ингээд дараад хизэж харилдаггүй юм байна. 7 хоногийн дараа бас гоё үр дүнгийн тайлан та нартай би хэлнэ. Тэгээд үр дүн ямар байсныг бас хуваалцахыг хүсэж байна. Мэдээж энэ бол бидний нандин шивнэ. Ээжүүд бидний хоорондоо тий уулздаг юм гайхамшигтай одоо цаг. Олон ээжтэй амьдралдаа аз жаргалтай, ихтгэл дүүрэн, баяр баясгалантай, гоо сайхны илүү тодтогч амьдраасаа гэж би хүсэж байна. Одоо цагт бол би тий ээж нартайгаа илүү ойр байж мэдсэн сурсан бүх зүйлээ хуваалцахыг хүсдэг. Тэрний маань нэгэн хэсэг байсан гэж ойлгоорой. За тэгээд дараагийн хэсгээр уулзцгаая. Тэр баяртай. Busy Mom vlog-ийн маань одоо энэ удаагийн дугаарт манай гэр бүлийн бас гишүүд бас оруулах гэж байна. Үгүй тэр укагаа оруулаач, укагаа оруулаач тий. Эсвэл галагийн болрогоо оруулаач гэж айгүй ярьдаг. Тэгээд би ер нь одоо үзэгчдийн одоо дуу хоолой маш их сонсдог. Тэгээд ямар ч ихний ээлжинд айгүй боломжтой байгаа юм би одоо хичтүүсээ оруулж байна. За тэгээд үг боллоо. Сайн уу гэж хэлээ. За тэгээд өөрөөсөө сайхан ялцаад явчихарэ. Би аюу ярьдаг шүү. Бид гурав одоо ихчдүүс бид гурийн холбоо гэдэг нэр маань бол бид гурыг бүр яг амьдрал дээр холбож гисэн тийм сайхан нэр байдаг. Би л нэрээрээ маш их бахархдаг. Хаанч хэлсэн одоо цээж бардам болсон. Энд ороод одоо ингээд бүртгүүлэхээр хөө ямар сонин нэр вэ гэж бүр тийм тий. Адагшаа бас айгүй хүндрэлтэй. Хүндрэлтэй. Тий, хүндрэлтэй одоо. Чулуун баатрийн уян холбоо. Гэтэ ер нь бол ингээд онгоцны тийсэн дээр би чи юу яадаг те. Чулуун баатар гээл уран гээл болоо. Тий, уян гээл болоо, намин гээл болоо. За тэгээд Ока Намко маань ер нь бол ингээд миний ажил байнга тусалдаг. Хаяа жоохон дарамттай зүйл байдаг. Жишээ нь Намко яас байдаг ах гэж бодод байдаг байхгүй. Одоо жигнэсээ нэрээ ард нь нэрээ асаалтай танк гэж бол нэр би. За стад үнэхээр бүчкаг авч амжихгүй нэ чи ингээ авчих гэхээр би яг 10 минутын дараа яг сургуульд харах чийдэг. Тэгэхээр би Google очил авчдаг. За авсан шүү гэж ямар ч ажилтай байсан. Тий, ямар ч ажилтай байсан. Ер нь гэхдээ яг өөрөө манай ихч бол яг өөрөө бас амжуулахыг хүсдэг юм шиг байгаа. Гэхдээ үнэхээр амжихгүй болохоор над руу яг цагийн тулгаад ярьдаг л гэж би ойлгохгүй л доо. Гэхдээ яг сэтгэл зүрхээ бүх юм ингээд зориулдаг л болохоор тэгэл яалтчихгүй л тэглэж надад зав байдаг л даа. Би одуудаа байрладаг. Яагаад вэ гэх юм гээд ингээл 5 минутын завсаргүй надад янз бүрийн ажил гарч ирээ. За тэрийг зохицуулаарай, тийш ярьж цаг аваарай, тэрнтэй ярьж цаг тавлаарай гэдэг ч юм уу. Энэ бүх ажлыг ингээд нийлүүлээд нэг хүн зохицуулаад одоо миний арт тий
өөрийнхөө ажлын хажуугаар штэ энэ хүн чинь өөрийн гэсэн хувийн ертөнцтэй, хувийн ажил төрөлтэй тий бас өөрийн хувийн орон зайгаасаа надад бас маш том орон зайг бэлгэлдэхэд би бас баярлагдав. Ер нь нэг хүн гэж сэтгэснээс 3 хүн сэтгэхэд бас өөрөө нэг тий нийлээ сухад бол бид гурав бол нилээ ярина шүү. Бүүлд ороод шүл идэлсэн тий. Дуусгүй яа. Хүсээ арчаад насаа дахиад идэлсэн. Тэг гурваа дуртай тий. Тэр мэдрэмж бол бид гуравт бол нэг нийгмэл зүйл байдаг л да. Тэрний үе гэхээр яа ингээд амьдралын төлөө өөртөө маш их хичээдэг тий. Хин нэгэнд найддаггүй. Одоо яг өөртөө ажиллах хэвээр хөдөлмөрлөх хэвээр өөртөө л яг бүхэл одоо цаг үед тий өөртөө амьдралыг бий болгох хэвээр гэсэн тийм байр суурьтай эмэгтэйчүүд гурлаа нэг юмээр байна. Хичдүүсийн нэг аялал хиймээр юм уу ч юм уу тий эсвэл хөдөөгөө аялмаар ч юм уу тийм юмыг одоо цаг гаргаж бас арай нэг сонирхолтой ингээд суугаад ярих биш тий. Манай ууга бол хамгийн хүн чанартай юм уу та. За бид хоёр хүн чанаргүй гэж байгаа юм шүү. Тэгэхээр нэг нь өвдлөө гэдэг ч юм уу тэр маань хэлээ инглээ гэхэд нэг номерт гүйжидэг хүн бол энэ хүн байхгүй юу? Тэгээд тийм маш гоё дулаахан танаа уяа алба чи яа тийм гоё дулаахан мэдгийг уулзахаар ингээл амар гоё мэдрэмж төрдөг гэдэг ч юм уу тийм зүйлээ хэлдэг. Намко болохоор намко бол бас миний хувьд л аюу гинэн цайлхан тийм байхгүй. Тэгээд зарим хүмүүс танаа дүү арьстай асар хариуцлагатай. Танаа дүүтэй л ажил ярина. Чи бараг уцаа авдаггүй дүүтэй чи харьцсан гэдэг ч юм уу. Одоо нөгөө гадны харилцагч нар маань тэгдэг. Ер нь бол өнгөцгөн байдалд би ингээ харагдаад байгаа боловч одоо миний ард тий энэ хоёр маань миний ажил төрлийн ард бас байдаг шүү. Хүүхдүүдэд хараал игээл уука ирж хараарай, ихрүүдийг хараарай гэх. Тэгээд уукад ихрүүдийг үлдээгээд явсан өдөр би яадаг вэ гэхээр 100% яг ажилдаа анхаарч чаддаг. Тэгээд өнөг бид гурав чинь хийж ярьдаг байхгүй юм. Анугийн гэр бүлийн сүүлдээс хорнос дээр бас тэгэл гарсан байсан. Ким Кардашины гэр бүлийнхэнтэй адилхан гэх нөө реалити шоуны одуудтай тий. Тэр хүмүүс бол ингээд дэлхийн од болсон хүмүүс шүү дээ. Бид нар бол ингээд яг Монголд амьдарч байгаа. Яг өдөр тутмын амьдралаа ингээ өөрсдөө ингээ стайл гараараа хийж бүтээж тий одоо өглөө нойроо хасч орой нойроо хасч маш их хөдөлмөр одоо хичээл зүтгэлийг амьдралдаа ингээд шингээж явж байгаа учраас би одоо нэг реалити шоуны одод мододтой зүрлэгдэх надад бас тийм юм байдаг. Хүмүүсийн болохоор бидрийг ингээл зүгээр л ингээл байж идэг мууж ганал гэж боддөг юм шиг байгаа. Тийм сайхан гоо сайхан ороод өдөржин маникюр педикюр хийлгээл явж идэг гэж өрд нь бол намайг жишээ нь бодчихсон. Тэгэхээр магадгүй манай хоёрыг ч гэсэн тэгж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэтэл бид гурвын гарыг хар ажил дуртай. Одоо бид гурав бол хамтдаа эхлүүлсэн зөндөө ажил байгаа. Жишээ нь одоо Fruity Tea Talks гэдэг цаг бид гурав англиас оруулж ирэхэд бол маш их хичээсэн тий. Тухайн нэрээс та нарт ийм шаардлагатай байна. Англи улсаас албасаар оруулах ингэх хэвээр гэж маш өндөр боцхыг тавьж хаад бид гурав тий онцгой эрхийг авахын тулд тий нэгдээл хамаг хөрөнгөө нэгтгэл зүрх сэтгэлээ нэгтгэл тэгээл бүх боломжуудыг хангаад сертификатууд энэ авахын тулд маш сайн хөөцөлтөө англи талдаа юм төлөөлөгчтэй болоод хичээсний өргөн бид нар Монголын эмэгтэйчүүд тий гоо сайхан болоод эрүүл мэндийн маш том өөрчлөлт өгсөн. Ямар ч одоо химийн орц найрлагагүй энэ гой бүтээгдэхүүнийг хэрэглээд бид гурав ч гэсэн одоо жин нэмэхгүй ер нь бол жин нэмэх дуртай хүмүүс ахгүй юу? Хүмүүс болохоор ярьдаг тий та нар угаасаа л турхаа. Үгүй тийм шээ тий бид гурав би бинийг ингээ юугаар ч орлоо шүү. Тэг нэг өдөр л ингээл би энэсээ хол байхад л маш хэцүү. Нэг өдөр хуцаар ярихгүй байхын ч аргагүй. Тэгээд цаг хугацаа. Гэтэ битээ хоёр ингээд дан ганц ингээ ануу туслаад байгаа юм бас биш л те. Яалтчгүй ануу бол те. Битээ хоёр тас айгуу тэ зөвлөгөө өгдөг. Миний ч гэсэн бизнест айгуу тусалдаг ануу. Тэгээд хувийн ч гэсэн яг ихчийнхаа зүгээс бол айгуу тийм зөв зөвлөгөө өгдөг. Чист айгуу гойтой хоёр гоё ихчдээс гоё идэв бахтаа л гэдэг чинь. Үнэхээр гоё идэв. Сая 9 сарын 27 нэг бэлэгцэн өдөр болоод манай нахцын том охиных нь хүүгийнх нь өсвний найр болоод төлтөр гэдэг манай ах байдгийг. Тэгснэ яг миний хажуугаар явсан айгүй том ширээцсэн. Тэгээ нэлээд болондон суудсан байжсэн чи тойрж ирээл ингээл хавар явсан. Сайн минут өгөх ах гэлсэн чи. Сайн минут дөрөө. Хэдэн ч сонсоогүй нэрсэн бэ? Наа тэгж марыг одоо 4-5 нас хүртлээд яг тэгж дуудаж байгаа. Тэгээ сургууль соёл ороод өөрчлөгдсөн. Айгуу бүрх нэртэй байхгүй. Гондгор цадгуур гэдэг нэртэй.
Яагаад вэ гэхээр яг манай Ука яг манай гүнжин шиг тийм охин байсан байгаа байхгүй юу? Нэрээ энийг ярьсан чинь нэг юм санаанд орж шин. Миний нөгөө жижигхэн ийм чэйн зураг би тийм тэрийг би нөгөө утсан дээрээ ингээд дараад авцсан. Тэгээ би бүчка анийн дүү энэ хин бэ гэсэн чи хаамтай. Би яа гэсэн чинь тийм шүү дээ. Хайр надад хэлжсэн шүү дээ. Навког болол аав маань бол аавын дайчин охин гэдэг байсан. Аавын дайчин охин гэж би яста тэр үед чинь амар дайчин юм шиг юм. Бүх юм л хамаагүй аюу ихтэй зорилготой. Аав амар их охин байхгүй да. Ямар дайчин. Тийм дайчиндаа бол биш ээ. Навкогийн хичээлийг ануу ингээ хийлгээл тэнгууд нөгөө яг аргын хоол хийдэг. Гэрийн бүх ажил надад. Энэ хоёрын хуцаа, угаан, цэвэрлэх, гэрээ цэвэрлэх. Навког болоод би ингээд сургууль дээр очиж сууж байгаа. Яг ингээд хичээлийн хийлгээл та эцэг хин хурал мурал нь би сууж байгаа юм шүү. Навког үсэг хүмүүстэй харин парик гэж яриад байгаа. Чи парик үгүй юм хараа. За үгүй л үүдээ. Гүнэрээ надаас тэгж асуужсэн надад залгааж байхгүй шүү дээ надаа гэлээ. За инээдтэй юм аа. Ер нь өстэй холбоотой юм да айгүй их юм шүү. Ер нь би саачлаа тийм яшаа би. Харахаасаа гэхдээ бид гурыг өсийг манай эмээ аюу сайн амжилттай байсан тий. Ээж. Тэгээ нэг өдөр би Укагийн өсийг тайраад өгье. Би байсан шүү. Тий. Айгүй гоо чоолох гараад игээд. Ваа. Дотор бактал байгаа байхгүй. Тэгээд аа шүү. Ийм том нүдтэй үнэстэй айгүй бүр харагдав. Дотроо төсөөлөд ийм чоолох төсөөлөө. Амар гоё. Би хайчлаа. Шууд ингээл гэсэн чи. Бас яа. Юу ийм чоолхтэй бүр ингэсэн байсан. Айгүй чичгэн таарсан баримжаагүй. Эсвэл ба бид нэг алтаалах. Наагаш сам яг тэргээр таарсан байхгүй юу? Жаад энүүн тааруулж байгаа л ингээл таарсан тий. Тэ инээдтэй бас ингээл бас чөөлөө. Бас шүү дээ. Бас миний хөмсгийг нэх артаахан засаад үгээгээл нэлээд хамгаалсан байсан юм аа. Хаачилж байхгүй. Ямар амар юм тийм үү? Би сомоор хэрэг тоглож байсан хүн байна. Багтаас нөгөө ээж ажил тусалдаг гэсэн шүү дээ. Яа тэгэл нөгөө мөнгө цалин авдаг бид нар. Тэгээд яг тэрүүгээр амнаас намайг хувцалж ирсэн. Тэгээд нэг юм оранж юм жижигхэн юм авчаад юм энүүгээр мөртэй юм дэргээр балаж badаж байгаа. Саралгтэй. Өөдөг юм шоотой. Амар гоё гэсэн шүү. Энд бас ингээд юм бас зориулдаг байсан юм байна тий. Тэр нь бид гурав ингээд хөдөлмөрт айгу багасаа суралцсан байгаа хгүй 10 жил зуны амралт болно. Тэр үеэр бид нэр ээжийнхээ тий одоо ажилдаг байсан эмийн үйлдвэрт ажиллаад тест нэрээ аваасаа л өндөр цалин авдаг байлаа. Тухайн аав төрийн албаа агч тий. Тэгэхэд бид нар ингээд зүгээр л 100 ажиллаж байгаа юм болоо. Нийлээ ийм баадаг тий. Айгу мундаг ингээд хурдээс том нэг ингээд ийм зүг том хүмүүстэй ингээд уралдаад тэгэл айгу баядагсан ажлын хөдөлмөрийн одоо үр гэж бодоод. Тэгэхээр ээжүүд бид нар ч гэсэн охтуудаас тий ер нь баг гэж шамдалгүй, балчир гэж бодлгүйгээр бүх зүйл амьдралын ухаан ингээ багаас нь сургаад амьдралд ингээ сайнтай муутай ингээ хосолж явдаг гэдгийг эртхэн үг хэлээрээ тайлбарлаж хэлээд оюун бодол сэтгэл зүрхийн бас бэлтжээл их зүгээр юм шиг санагддаг тий. Ер нь бол хорвоо дээр дэмдээ л явдаг. Түүнээс биш дан ганцаараа оршдог тийм зүйл гэж үнэхээр байхгүй. Хинч байсан тэр хүний ард одоо зүрх сэтгэлээ зориулдаг, хайрладаг, хамтрагч, туслагч одоо хайртай гэр бүлийнх нь байж лээд. Тэгэхээр энэ болоод миний нандаа орон зайлаа. Магадгүй бид гураас ингэ төлөвлөсөн гоё ажлууд байгаа тий. Тэр ажлуудаараа ч гэсэн та нартайгаа бас уулзах болсон болно. Тэгээд хамт байсан баярлаа. Баярлалаа. Баярлалаа.